Эмэйл. Нүүдэлчдийн эмэйл гэдэг монголчуудын үүх түүх, өв уламжлал, ёс заншил, орчлон үзэх үзэл, бахархал омогшил бүхнийг дүүрч ганцгалсан нандин өв билээ. Сийлбэртэй эмэйл. Гойволтой аймгийн орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа сийлбэртэй эмэйл нь ур хийц, утга бэлэгдэл, үн цэнээрэн давтагдашгүй бүтээл юм. Эмээлийн бүүрэг нь мөнгөн хэртэй бөгөөд луун хээг хөөмөлдөн гангаар сийлбэрлэж алтаар шаржээ. Эмээлийн дэвсгийг илгээр хийж угалц хээгээр чимэглэн гойсон бөгөөд хоёр хажуу хэсэгт далай тэнгис болон загасны дүрсийг гараар шаглан ойсон байна. Эмээлийн хавтасны ард тал нь цэнхэр өнгийн даавуун дэвсгэртэй. Бүүрэгний нүүрэн талыг алтаар шармалдан луун хээгээр чимснээс гадна бүүрэгнээс дэвсгийг даруулан 4 болон 6 ширхэг гуйлан хатаасаар тогтоожээ. Монгол дархны ур чадварын гайхамшгийг харж болох үс энэ эмээлийг Гойволтой аймгийн Чандман сумын харьяат цогт очрын лоохууз, Гойволтой аймгийн Шарга сумын цагаан оломд нутгалдаг 2 буурлаас авч тус аймгийн музейн үзмэр болгосон түүхтэй. Эртний монгол хэлэнд нэмэгэл хэмээн нэрлэдэг байсан нь хүнээс адуу малын онгон бие дээр нэмсэн зүйл гэсэн утгыг илэрхийлнэ. Угтаан морь унаж байгаа унаачийн хүндийн жинг морины нуруунд жигд хуваарлах зориулалттай морь хүн хоёрыг нэгэн цогц болгосон мэдлэл. Харин энэ энгийн эдлэлийг нүүдэлчин түмэн унлаг эдлгээний хэрэглэл болгохдоо оюун бэлэг ур ухаанаа шингээж урлагын шилдэг бүтээл болгож чаджээ. Эмээлийн түүх адууг Төв Азийн цээжнээ гаршуулан зайдан унснаас эхэлнэ. Бараг л 5-6 мянган жилийн тэртээ. Эртний нүүдэлчдийн мар мал гэршүүлснээс л эмээл үүссэн гэж үзнэ. Эхэндээ бол шууд зайдан маягаар тийм зайдан л унаа штэ унлага. Сүүлдээ тэгээд хөгжөөд дөрөв идэл хэрэгсэл үүссэн баг штэ. Дөрөв үүснэ. Дөрөвдөөс чиний эмээл гэдэг чинь ер нь бол нэмэх гэсэн утгатай. Үгштэй ер нь бол. Тэгээд морины тоног хэсэгслээ агтавч гээд 2 модыг холбоол доор нэг юм дээсэн дөрөө ч юм уу. Тэгээд модоор ч юм уу тийм дөрөө хийгээл унлан хэрэгэлдэг байсан. Сүүлдээ хөгжөөл. Янз янзын төрөл үүсчлээ л дээ тий. Дараа нь ая тухайн бодож тохож тохох болж зөөлөн зузаан ноосон эмээл, агтавч, янгирцэг гээд хөгжлийн тодорхой үе шатуудыг туулжээ. Бас хүн нүү, сянби, кидан, их монгол улс гээд үргэлжлэнэ. Харин ариун цэнгэлийн хувьд 13 дугаар зууны үеийн олдвруудыг судлан эмээлэн хийн. Миний хийж байгаа энэ хийц бол энэ эзэнт хүрний үеийн боош бонхноос гарсан нэг мартагдсан хэв шинж хийц. Тэр уужуу 50 суудал тий. Энийг би энэ голчлон хийж байгаа эмээлэнтэй шингээж өгөхийг ирмэлцдэг тий. Өндөр бүрхтэй хавчиг хүн ингэж өрөөлт чиг гэж явахаар тэгээ хуучин олдруудаас ингээ харахаар ялгаатай тал нь гэх юм бол өргөн суудалтай, намхан бүрхтэй, хойд бүрэг нь урд бүрэг нь ихц босоо, хойшоо тийм ээтэн, тал сарн хэлбэрийн тийм ухаацтай. Тэгээ дөрөв хавц нь болохоор доороосоо бас юм ухаац ингээ авчихсан. Энэ модон дээр л яриа л да. Энэ модон дээр энэ болохоор ингээд судалгааны юу гэж ойлгосон бэ гэхээр энэ морины далны мөрсөн дээр тарахгүй. Тэгээд уужуу 50 судал гэдэг чинь ерөнхийдөө хол алс холын замд ингээд тохиромжтой.
Яг бүрэн сууж явна гэсэн үг шүү дээ. Энэ хойдлын энэ хооц нь болохоор тэрхээр бас нэг богино хайрга тарахгүй ийм байсан багт. Тэгээд дээрэс нь одоо энэ загас гэж ярьдаг да. Энэгээрээ наамл байхгүй, наалт байхгүй. Ерөөсөө дүр модыг зүгээр эвлүүлээд эндээс нь ингээд сураар тэмээний дээр ирч юм уу үдцсэн. Бас нэг 13 дугаар зууны үед тамар гэдг нь цэрэг юм л байдаг байхгүй. Энийн урд бүрг нь юм бас яг миний хийж байгаа имэйлтэй адилхан хойшоо юм ээтэндээ хагас сарн хэлбэртэй мөртлөө энэ дээр бас юм давхар ийм юм байгаад байгаа байхгүй. Энд дээр нэг юм орчихсон. Энийг би бодохдоо зүгээр энэ ч нэг миний л бодол шүү. Айнданд явж явахдаа одоо мэдээж ингээд гар завгүй ном өвшүүлгээр байж болно шүү дээ. Тэр үед одоо энэ ингээд гойны дотор талаараа гэж маниаралдаг байсан юм болов. Гэсэн тийм нэг санаа бас орж ирээд байгаа. Тэгээд энэ металл битүү юм төмөр юм хийцлэлтэй хяралцсан. Тэгээд арьсаар бүрдсэн. Одоо ямаа арьсаар одоо хулдаж наа гэж ярьд юм да. Битүү арьсаар бүрдсэн. Эмээлийн үндсэн бүтцэн модноос бүтэх бөгөөд урд хойд бүрэг, эмээлийн дотор талд морины нуруунд тулах 2 акт буюу хавцаснаас бүрддэг. Эмээл урлаачийн хувьд уулын ургаа модноос эмээл урлах модон бэлтгэхээс ажил эхэлнэ. Сайн эмээлийн мод олно гэдэг бас л толгой гашлахсан урлаачийн мэдрэмж шаардсан ажил. За эмээлийн модыг сонгохдоо бол ургаа багт нь эхэлсэн сонгоно. Тэгээд эмээлийн модыг үндсэн одоо ингээд 4 хэсгээс бүрдэнэ. Хойд бүрэг, урд бүрэг гээд ерхийд нь цойлдод одоо нойтон байхад дээр нь цойлдод ингээд одоо хатана. За ингээд эмээлийн ажил эхэлж байгаа. За тэгээд энэ 4 мод ерөөсөө яг нэг ургаа модноос авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө чийгшил нь ижил байдаг учраас. Бас нарийн юм байлээ. Тэгээд өөр моднуудаас бас аваад хийж болох л баг л та. Одоо техникээс янз бүрийн техник хөгжчихсөн хатаалтыг бол хурдсдаг барьдаг гэдэг юм болцсон л байгаа. Гэхдээ би бол тгийгүү. Яг өөр нь. Мод сонгох гэж ер нь энэ булганы тишиг тэгээд хөдөр хөвсгөлийн ханх тэгээд энэ цагаан үүр энэ төр явла. За яг энтэй таарсан юм тийм бүдүүн одоо надад тохирсон тийм бүдүүн тийм хус ёстой хоор юм билээ. За тэгээд нутгийнхан захиж авна. Нутгийн одоо төлөө бэлддэг, мод бэлддэг хүмүүст захина. Тэгээд яг бас ингээд шууд ингээд эмээлийнхаа шууд ингээд бэлтцээр ингээд энэ чинь хөрөөд яг ийм болгоод авахгүй л дээ. Энийг би дараа нь өөрөө хийдэг байхгүй. Өөрөө ингэж одоо нэг одоо загсны юм байх хэвээр, өргөн судалтай байх хэвээр, эмээлийн бүрэг тийшээ одоо ихц босоо мөртлөө хоошоо гэдгэр байх хэвээр. Гээд одоо би өөртөө шаардлага тавина шүү дээ. Одоо миний хийж байгаа юмны шаардлага байна шүү дээ. Яг тэрнээ тохирол би өөрөө ингэж ерөнхийд нь цойлдож бэлтгэж хатана. Тэгээд дараа нь одоо тэгэл нөгөө эхнээсээ ингээд нөгөө би нөгөө яг энэ 13 дугаар зууны алдрын эмээлийг хийх гэж байгаа гэж зорьцсон болохоор миний бэлтгэц яг тэрэндээ таардаг байхгүй. Одоо тэгээд шин цагийн энэ босоо бүртээ эмээлүүдийн бэлтгэц аваад би хийж үзсэн л дээ. Тэгээд нөгөө хавц матсан богиндод яг хийж ордог. Тийм учраас надад их том мод хэрэгтэй. Модыг хэрхэн сонгож хатаахаас эмээлийн чанар шууд шалтгаална. Хатаах үйл явц нь нутагт харилцсан адилгүй. Нар салхи, урд идүүлэх, галд хатаах, утгах гээд олон янзын аргатай. Эндээ хус модоор л хийж юм да. Хус мод маань өөрөө маш нэгт ширхэгтэй. Тэ. Тэгээд бат бөх хошоор нэг хийсэн байна гэж нэг тийм сонссон. Гэхдээ хуш мод чинь өөрөө өнөөдөрт ямар мод вэ? Их зөөлөн мод шүү дээ, тий. Бас их гоё ширхэг нэртэй.
яванда хатуурдаг л гэж юм ярьж байсан. Гэхдээ энэ хуучуудын энэ можонод модыг бас тийм нэг давстаа усны чанаад хатууруулдаг гэсэн нэг тийм сонсч ирсэн шүү. Гэтэ би өөрөө хийж үзээгүй л дээ. Давстаа усны чандаг юм гэсэн. Тэгээд дээрэс нь утаад. Одоо энэ үйлдвэрийнхаа гэдэг одоо ууран жигнэт ч юм ингээ хатаж бололдоо чи бүрстэ зад татдаг байхгүй юу? Би ч хатаж үзсэн л дээ нэг юм дээр модны юм дээр өөрөөсөө ингээ зүгээр хаагаа явчихдаг юм лээ. Янзын гоё өөрөө олно. Энэ болохоор нөгөө өөрөөр нь ингээд байглаараа ингэж одоо нэг өсний оронд идүүлж ийн гэсэн үг шүү дээ. Миний хувьд бол оронд идүүлж ийн гэсэн үг өөр нь чийг нь гаргаад айжуу гаргаад одоо энэ тэндээ нэг жижиг сажиг хагарал гарах юм бол тийм битүүрхийг үлээн тогшиж үздэг. Тэгээд дуугаар нь одоо модоо таньдаг. За одоо энийг юм хэлэх болжээ. Тэ одоо энийг юм хэлээ гэдэг. Одоо ингээд тогшиж дуугийн шагнанда. Тэгээ мод маань ингээд хатцсан. Одоо ингээд би ингээд энэ хоёр хавцаа эвлүүлэх гэдэг ингээ байж байна. Хөдөө орон нутагт эмээл урлахад морин дээрээ тааруулаад агт бүргийг засаж янзалж болох. Харин хот хүрээ газар тийм боломж тун хомс. Энэ эмээлийг урлагтаан урлаач нэгэн арга болжээ. Агтаан хооронд нь наахын өмнө энэхүү гипсэн хэмнээ тааруулна. Нөгөө гипсэж зуурал давгаш тэгэл нөгөө морин дээрээ тохоотсон. Ингээ тогсоор гал одоо энэ хэвийг авсан юм байхгүй юу? Энэ чинь дөө амьд морноос авсан хэв шүү. Тэгээ энэгүүгээр бол ёстой эмээл урлал гэж ёстой бүтэхгүй юм билээ. Одоо энэ дээр их чинь далны толгой болгоо ингээ байгаад байгаа байхгүй юу? Харагдаад. Ингээд далны толгой, ингээд далны толгой ингээд богино хорхны юм өгөөд. Энийг эвлүүлэхийн тулд одоо өнөө морин дээр яаж байх вэ? За ингэ суун тийм үү. Одоо би энийг ингэ наачна. За ингэж наагаад дахиад одоо мод маань ерөнхийдөө бас голдоо жоохон өөр гэсэн нэг чигтэй байгаа. Тодорхой хувьтай. Тэр чиг нь гартал одоо хүлээн дээ. Ингэж наачаад. Тэгээд тэрийг хүлээж завсраа одоо би хойд бүрнээс эхэлж байна. Хийж эхэлнэ. Тэгээд дараа нь хамгийн сүүлд урд бүргээ хийж эхлээд ерөнхийд нь 4 модоо барьцалтуулж авч байгаа л эцэст нь одоо тэр юм эмээлээ. Өстө талтлаас нь шулж, өстө зорхын зорж тэгж байгаа л эмээлээ бүтэндээ. Энэ цавууг монголчууд шар цавуу, өмхий цавууч гэнэ. Тэр шиг л болно да. Эвэрт номыг хооронд нь эвцэлдүүлэн наадаг монголчуудын язгуурын технологи. Харин чанарын хувьд орчин цагийн олон супер гэсэн тодтолтой цавуунуудаас дутах зүйл огтгүй. Археологийн олдуруудаас харахад актыг нойтон үдээрээр холбосон байх нь ч бий. Энэ одоо бас яг л нөгөө тэр юу? Аршир малын гаралтай тэр шүрмс. Буцлагсаар байгаа л одоо нэг стуж шиг юм болгоно. Тэгээ чинь дахиад буцлагсаар байгаад дахиад дээр чинь юу яана? Ажиллагаа бас ихтэй. Энэ саунд хийгээ стуж шиг болонгууд нь одоо бид нөгөө нэг дэлгэцэндээ нэг аарал яаж хатаадаг вүлээ? Тэр шиг нэг ингэж зүсээд аарал хатааж байгаа юм шиг ингээ хатаагаад тэгээд тэрийгээ дахиад тийм одоо буцлагж найруулад одоо бүр хэдэд удаад хийдэг. Тэний төсөлд бүр айхтар барцсантайгаа тийм цав үүсэж байгаа. Нэг их шаардлага байхгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө цэлцгнүр маягтай болоод ирнэ. Ерөнхийдөө ингээ харж байгаа энэ чи өөрөө ингээ нөгөө цэлцгнүр болоод ирнэ. Стуж шиг болчихно. За тэгэхээр л би наад юм да. Бариад авч байгаа.
Тэгээд одоо эрзэнтэнтэй. Тэний хатж хооронд нь цойлдоод ерөөд нь дөхүүлээл тавиал дахиж тагаал. Тэгээд Эмилийнхаа юу руугаа нилээ хэлбэрлүүгээ нилээ нөхөөд ирнэ штэ. Тэгтэн л наанд одоо энэ эрэг бол ингээд холбоод ячна. За ингээд хөдлөхгүй байж байгаа л бариулаад авчвал болно да. Одоо тэгээ эндээс ч бас ажиллагаа их байна. Одоо ингээд цавнд бариад авангуут нь энэ доодын нөгөө энэ хавцныхаа доотлогын сайхан бас шуулах юмуд бас зөндөө. Энэ одоохонд бол ерөнхийд нь хүлээл авч байгаа гэсэн үг. Хоёр агтвч наалдах хооронд урлаач зүгээр суухгүй. Бүүргэн цойлдно. Бүүргийг ихэвчлэн хус модны ац салаа эсвэл цул модыг ухаж хийн. Эртний Монгол эмээлийн бүүргийн ялгагдах гол онцлог нь хойд бүүрэг их намхан бол урд бүүрэг ихцдээшээ хэлбэртэй. Энэ нь олон шалтгаантай байсан нь гарцаагүй. Нүүдэлчдийн эдлэл хэрэглэлд илүү юм ганц ч байдаг гүн жишээ. Бүх зүйл санаа учиртай. За нэг ийм жижиг сүх бас өөртөө заснаа энэ чинь гартаа тааруулж. За тэгээд нэг ийм ухам ойл. Нэг ийм автга. За энэ гурваар л одоо ер нь болгоно гэж үзчихдээ штэ би одоо. За тэгэхэд технээс нь шулаад явъя да. Бүр амарчлыг гэх юм бол одоо нэг тасдагч байна л да. Нөгөө төмөр тасдаг. Тэрний модны эрийг нь хийж хагаад тэрний ч одоо мод шулдаг янз янзын гоё ирэнт гарцсан л хэлээ л дээ. Тэрнээс нь аваад ингээ явчихвал бас амар. Би дамар. Би чимээ нэгтэй болохоор их ядардаг л да. Тэгээд энэ яг энэ чинь бас ингээд юмаа хийж яхад чинь нүдэнд ер нь тэгээд дараачийн хийх ажлууд нь ингээл бас нэг юм бодох юм байдаг байхгүй юу. Мод маань бэлдэс маань өөрөө их том. Их шулаа ихтэй ажиллагаа ихтэй учраас ингээд би ерөнхийд нь ингээд дээш сүхээр гэж авчаад модоо ингээд хөнгөлөөл юм гэсэн үг. Ингээл холцлол яваал дөхүүлээл хайд гэсэн үг. Ерөөсө дөхүүлээл хайд. Тэгэхээр аандаа тэг чинь дахиад нөгөө чиг нэгээд ааж мар гарах хэвээр. Огцсон биш. Тэгсээр байгаа л имэйл болно доо. Яг бас уддаг ажил. Шуртгаа барьж авч хийж болохооргүй ажил л да бас. Яарч болдог. Бас юуны нэг тун нэгтвэл бас имэйл дээ. Яг гой тохирсон зохиомжинд таарсан. Байх хэрэгтэй. Би бол хувьдаа тэгж л боддог. Ийм байх хэвээр. Дээрээсээ дарж болохгүй. Яг гоё жигд суучих хэвээр. Ёстой байхгүй юу? Антом талаас. Одоо эн чин доо нэгт мориндоо бол зөөвөргүй. Түүртэх юм байхгүй. Гоё суучих хэвээр. Имэйл юм одоо. Тэгээд нөгөө яг махмудаар яаж шалгах вэ гэх юм бол ингэж шалгана. Одоо имэйл мод маань ингээд гараад ирчлээ шүү дээ. Энэ сүүнд ингэж үзнэ. Ингэж. За ингээд нухаа байна уу? Тэгэхээр нухаа байхгүй бол одоо морины мундан дээр гой сууж гинэ гэсэн үг. Хойтлыг нь болохоор ингэж үзнэ. Ингэж. Ингээд үзэхэр ч одоо хүн өөрийнхөө мах юм яарэ энийг мэдэрч ин гэсэн үг шүү дээ. За ингэжээж морины одоо нуруунд дээр хэр гоё зүү сууж ин гэдэг нь одоо ерөнхийдөө ингээд мэдчихэж байна гэсэн үг. Дөрөө урлана гэдэг амаргүй ажил.
Ер нь дөрөөг нүүдэлчдээс үүдэлтэй гэж үздэг. Дөрөө шиг энгийн атлаа тийм их ач холбогдолтой эдлэл хэрэглэл туйлын цөм. Дөрөө бол амьтны хүч болон хүний хүчийг холбон хүм морийг нэгэн цогц болгож чаддаг зүйл. Дөрөөг бүтээсэн нь тариачин үндэстэн анжисыг бий болгон хэрэгэлсэнтэй адил хөгжил дэвшлийг хүн төрлөختөнд авчирсан ч гэж үздэг. Тиймээс дөрөөтэй холбоотой олон ёс заншил одоо ч бидний амьдралд гүн шингэжээ. Дөрөө гэдэг нь ерөөсөө өөрөө баг бие даасан. Одоо юу шүү дээ. Урлаг баг дөрөө гэдэг чинь бие даасан урлаг. Тэгээ одоо нөгөө модоо барьцалтаад би чихээ хооронд одоо хийх ажил бол зөндөө. Хярнаас өсвөлэл, дөрөөнөөс өсвөлэл өөр бас ямар чимэг байх юм бодволсуулах юм их зөндөө байна л да. Одоо тэрнээсээ нэг зах зугаас нь танилцуулъя да. За энэ дөрөв энэ бол сэлмэл дөрөв л да. Тэгээд одоо би энэ дээр юу хийх гэж байна вэ гэхээр энэ дээр жаахан цэвэрлэгийн ажлууд дутуу үлдчихэд байгаа. Тэрийг нэг хийж үзүүлье. Чимхлөө ер нь бол их нуруу туруу чилээс энэ сууд сурсан ажил шүү. Бас л овоо штэ энийг хөрөөд нь хэр чинь ялангуяа ган. Эмээлэнд дөрөөнөөс гадна хяр, баавар зэрэг олон деталууд хэрэгтэй. Хяр зэрэг нь эмээлийг бүх бот болгох үүрэгтэй бол баавар зэрэг нь чимэглэлийн үүрэг үүсгэнэ. Жижиг үеийнхэн нь бол бас ч тийм хэлбэр хийчихэр бол ажил бас биш л дээ. Үндсэндээ энэ ган дөрөн дээр одоо тэр жижиг суух хэсгийг ингээд тусгай багжаар ч юм уу ингээд зүсүрдээд тэгээд дээрэс нь нөгөө өнгөт металлаараа одоо гангал чимгэлж ийн гэсэн үг шүү дээ. Өнгөт металлаараа ингээд давтах нэг арга байна. Сүүлийн үед бол бас нөгөө хүчлэр ингээд нөгөө хамгаалтын хамгаалтын гүрэмт гэж тавьд юм да. Лак гэж юм. Тиймэрхүү юм гэж тавьж байгаа. Тэн дээрээс нөгөө нэг хээ чимгээ цоолборлоод хүчлэр хэдүүлээд дараа нөгөө нэг алт мөнгө гуйлцсыг гүйлгэх, халааж гүйлгэх нэг арга байна. Энэ дөрөн дээр бол яг нэг евро уулзаар ингээд нөгөө тавгаа гэж чимсэн байна. Тэгээд дээрэс нь ийм ургамлын гаралтай торгон хээ дээрээс нь цохиж урлсан байна. Тэгээд яг энэ синжний хэсгэн дээр нь хоёр талтай харсан луу сэлсэн байна. Гангийн урлаг гэдэг чинь юусоо ийдээ шүү дээ. Одоо бид чинь алт мөнгөөр одоо жишээ нь ингээд мөнгөөр ч юм уу ингээд энэ эмилийн баавар хийгээд нэг газар нь алдаа гаргалаа гэж бодъё. Тэрийг одоо засаад шаваад гранат ч юм уу эсвэл эргэж хайлаад шинээр хийчих болно шүү дээ. Ган дээр нэг алдаа гаргах юм бол дахиад тэрээс нь эхэлдэг. Яач болтгоо. Яагаад ч яарж болтгоо ажил. Энэ одоо миний хийж байгаа юмэр одоо хизээс дуусах юм. Бийж битгэхгүй. Яг нэг чинь юу барьж 50-нд барай 50-нд л нэг юм гээл явуулсаар агаал тэгэл нэг л өдөр дуусгалаа. Монгол дархны ур ухаан өвлөгдөн байгаагийн жишээ нь тожил дархны цутхуурын арга. Батнур хийцийн үндсэн гайхамшиг нь цутхуур там байдаг. Харин цутхуур хийх шаврыг тожил дархан бошоо хэмээх газраас авдаг байжээ. Энэ цутхуурын арга өнөөдөр Монголд хамгийн их дэлгэрчээ. Ариун цэнгэлийн цутхуурын аргач энэ арга дээр тулгуурлажээ. Бас лава хийх аргач гэсэн. Цутхуурын ажил гэдэг бас л дарчуудын бас л аваа ажил штэ. Энэ бол эвгүй ажил. Гарахгүй юм байна тий. Тэгээ цутхуурын хэв бэлдэнэ гэдэг чинь бас л мөн адил яг энэ шиг их бэлдэнэ. Бас нарийн заслаг байхгүй.
Тэгээд их үлдчихэд ихээсээ одоо нөгөө Монгол зүтгүүрийн арга одоо хуучны арга гэх юм бол нөгөө Батнор хийцэн тэр нөгөө зүтгүүрийн арга шүү дээ, шавар зүтгүүр. Тэгээ шавар хийв авч жагаад одоо эхний оригиналаас хоёр дахь гарлаа тийм үү. Хоёр дахь гараад ирлээ. Хоёр дахь дээрээ бүр ингээ нарийн заслаа ингээ хийгээ явна. Тэгээд дахиад тэрнээс дахиад явна. Тий. Үндсэндээ яг ийм зарчмаар 3-4 удаа давтагдчихэж маш цэвэрхэн одоо их гарч ирдэг байхгүй. Энэ бол 13 дугаар зууны үеийн имэйлийн хэв маяг дээр тулгуурлан бүтээсэн монгол имэйл. Эдэлж хэрэглэж явах хүнд холын замд ая тухтай, хөдлөх суухад тааламжтай имэйл. Халагчдын түгээмэл хэрэглэдэг самбуу имэйлээс нэлээд ялгаатай нь харагдана. Энэ имэйлийг уурлах нь урлаачаас маш олон төрлийн мэргэжлийн авьяас шаардна. За энэ ерөөсөө ийм ган матмал ярьтай. Битүү ярьтай. Тэгээ ганцганы сүүгч энэ болохоор одооных шиг тийм өндөр биш байсан байгаа энэ дээр бий. Тэгээд энэ ерөнхийдөө маш энгийн нэг ийм товруу бэлдээд товруун дээрээ одоо энэ ч одоо бас энэ хөөрхөн нугас мухстай. Ингэж нэг жаахан хийж оруулсан. Тэгээд өдөр тутамд хаяа нэг хөдөө гарахтаа нэг тогтчихдээ юм уу гэж бодоод. За тэгээд олон цагийн тэр болохоор одоо ч тэгээд материалуудаас одоо янз янзаар л байдаг болж тээ. Тэгээд над энэ их таалагддаг. Миний нэг жоохон сөөрөнгө юм шиг байна. Ерөөсгийдөө нэг ийм хөрөн улаан бараан дөнгөд их дуртай. Бас ирэргийн эмэлийн модоо суралцдаг юм шүү. За тэгээд дээрэс нь гангийн ажил. За тэгээд дээрэс нь ингээд сэлбэрийн ажил. Ган сэлнэ. Тэгээд арьс ширээр бас арьс ширний ажил орно энэ дээр. Маш олон салбар нэгдэж нэг имэйл бүтэж байгаа. Ойролцоогоор нэг 3 жил орчим болчлоо да. Нүүдэлч гэдэг маань одоо өөрсдөө нүүж явахдаа өөрсдөө урлаачд байсан байна. Хинээс ч гойдгоо. Түүхийдээ малаас авчна. Шир сураа өөртөө эдэлээд боловсруулчихна. За тэгээд хэд бий боллоо. За тэгээд эзэнд нь өгтөө би. Эдний хэрэг эзэн мөнхөө гэж өрөх дуртай. Ерөөл Баатар шиг нүүдэлчдийн амьдралын олон ур чадвар шингэсэн имэйл гэдэг нь монголчууд бидний олон мянганы туршид сайжруулан бүтээсээр ирсэн өвөрмөц нандин өв билээ. Түүнийгэн уламжлан түгээж явна гэдэг та бидний эрхэм үүрэг билээ. Хурдан морины нуруунд дээр хийц сайтай имэйл тохоод давхиж явах нь монгол хүний нэгээхэн бахархал ом өгшөл юм. Монгол хүн л үүнийг мэдэрч чадна.